За Монгол Улсын их хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга Нямбаатар Оросын албаны улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Белажев тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч болсон юм а. За Оросын хуульчдын холбооны ерөнхийлөгч Москвагийн их сургуулийн хууль зүйн сургуулийн ректор Белажеваар ахлуулсан за 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд манай улсад энэ сарын 23-наас 26-ны өдрүүдэд альчилж байгаа юм а. Уулзалтынханд байнгын хорооны дарга Нямбаатар Оросын албаны улсын шилдэг хуульчид манай улсад айлчилж хоёр улсын хуулийн байгууллагууд хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийлсэн. За тэрээр парламентаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хилцэж байгаа цаг үе та бүхний айлчлалтаа давцаж байна. За улсын хэмжээнд ард түмнэрээ хилцүүлж тодорхой саналуудыг авч байна. За 1990 оноос өмнө манай хоёр улс ижил тогтолцоотой бодлоготой явж ирсэн. Түүнээс хойш салбарын бодлогод алдагдаж ирсний нэг жишээ нь хуульчдыг бэлтгэх боловсролын тогтолцооны гажуудал юм. За тиймээс хууль зүйн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, за хуульчдыг давтан сургах болон хууль эрх зүйн салбарын шинжилгээг хийхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. За Оросын албаны улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Белажев найрсаг татнаар хүлээн авч уулзаж хууль зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад байнгын хорооны дарга Нямбаатар талархал илэрхийлээд за байгууллагын талаар товч танилцуулга хийсэн юм а. За Монголын хуульчдын холбоо Оросын албаны улсын хуульчдын холбооны хооронд хамтын ажиллагааны санамжчдгийг байгуулсан байна. За байнгын хорооны дарга Нямбаатар энэхүү санамжчдгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм а.